Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр бүгдээрээ цагаан сарын баярын тухай анхлан мэдэж ёс заншлаасаа суралцъя. Цагаан сарын цагаан толгой. Бэ үсэг битүүн. Өвлийн адаг сарын шинийн 30 буюу битүүний өдрийг сар үгүй харанхуй шөнө болдог тул битүүн гэж нэрлэнэ. Уг өдөр бүхэл юмс бүтэн битүү байх учиртай. Энэ нь улирч байгаа ондоо тэгш дүүрэн байсан эрэх жилдээж элбэг хангалуун бүтэн байхыг бэлэгддэг байна. Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг. Идэ будагаан засаж хаалганы баруун тодгоны дээр цагаанчул цэвэр тунгалаг цаас мэс тавьж сайн зүгийн эзэн сахиус орхуудыг нээж өгдөг. Харин зүүн тодгоны дээд талд өргөс шарилж хатгаж өгнө. Энэ нь муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хаадаг ёстой. Үүний дараачаар эдэний дээжээ зүүнээс баруун тийш урж ширээгээ засна. Цайны дээжээ гэрийн эзэндээ барина. Битүүний зоогт харин хоньны бүтэн мах багтана. Төрт ясаа умартвал мөхөн дороотхын шинж, түүхт зан заншлаа мартвал Монгол соёлоо алдахын шинжээ. Анхааралтай сонсоорой. Өвөө эмээгийнх цагаан сарын бууцаа хийх болов. Манай гэрийнхэн бууц хийлцгээр өвөөгийн дурчлаа. Бууцыг хүн бүр өөр чимэгдэг юм билээ. Ноднон бид эмээгийн чимэгдэхээр бууцаа хийсэн. Харин энэ жил аавынхаар чимэхээр боллоо. Ээж мах амталж, аав гурил зурв. Гурилын хатуу зүйлийг тааруулах хэрэгтэй. Энэ бол маш хариуцлагатай ажил тул би хий гэж аав байнга хэлдэг. Эгчид харин гурил таслах ажил ногдов. Учир нь нэг хүн гурилаа тасалж нэгэн жигд болохгүй бол том жижиг янз бүрийн бууз болно гэж ээж эмээ хоёр хэлсэн. Аах тасалсан гурилыг хурдан элдэж эмээ ээж хоёр чимхэж би 10-10-аар нь тоолж өрөв. Тоологч бас тун хариуцлагатай ажил. Түргэн тоолохгүй бол гурил нь хатчихна. Миний охин ч нэхүүр байна шүү гэж өө намайг магтана. Өрсөн буузыг ах гадагш гархан хөлдөөж байв. Хүн бүрийн хийж буй ажил өөрийн хариуцлагатай. Оройчин бууз хилцэн тул нойр минь хурч би тэсэлгүй унтчихжээ. Тэгээд цагаан сарын зочид хийсэн буузыг мань магтаж байна гэж зүгтлээд сэрлээ. Маргааш өглөө нэмээ. Бид 1000 гаруй бууз хийсэн. Миний охиноос нэмэр их байсан шүү гэж намайг магтсан. За бууз хийхэд охин яаж тусалсан бэлээ? Зүйтэй. Буузыг 10-10-аар нь тоолж өрсөн. За зохиолынхоо гол Батар охин бүгдээрээ Болроо гэдэг нэр өгье. Болроо охинд гэр бүлээрээ бууз хийхэд нь эвтэй нартай, хөгжилтэй байх нь, олуулаа байх нь, хүн бүр оногдсон ажилдаа чармайх нь маш сайхан санагдсан. Хүүхдүүдээ та нар тэгвэл гэр бүлээрээ бууз хийхэд юун сайхан санагдсан бэ гэдгээ ээж аав ах эгчтэйгээ ярилцаарай. За Болроо охин маань Улаанбаатар хотод амьдардаг. Тийм учраас Болроо охин хөдөөний ажлыг хийж хараахан чаддгүй. Харин Болроо охин гэрээхэндээ гэрээ цэвэрлэж, аяг тавгаа угааж, бууз тоолж, ороо хурааж тусалдаг. Тэгвэл чи гэрээхэндээ яаж тусалдаг вэ? Юу хийж чаддаг вэ? Юу хийж чаддаггүй вэ гэдгээ сурагч ихээ 63 дугаар хуудсан дээрээ тэмдэглээрэй. Дараах зургийг сайтар ажиглаарай. Ямар улирлын зураг байна вэ? Зүйтэй. Хаврын улирлын зураг. Хавар ямар үйл явдал болж хүмүүс ямар ажил хөдөлмөр эрхэлдэг вүлээ? За мэдээч хэрэг хавар бид нар яагаад хавар гэж харсан бэ гэхээр цаас хайлж, урин дулаан бол цаас хайлж эхэлж байгаа учраас бид нар хавар гэж утсан. За мөн хавар
цасны дороос хамгийн анхны яргуу цэцэг маань ургадаг. За мөн мал төлөлдөг. Малчид маань төл малаа өсгөн бойжулдаг. Мөн эцсэн амьтад ичээнээсээ гарна амьтад үрж улцгаа төрүүлдэг. За тэгвэл хавар өөр ямар үйл явдал болдог вүлээ? Дээж хэрэг хаврын хамгийн ихэнд сар шинийн баяр болдог шүү. Зурагт зүг. Цагаан сарын шинийн нэгний өглөө алтан нар тооноор тусаж ээжийн чансан цайны үнэр гэрийг дүүргэнэ. Минийхөө сэрээрээ. Өглөө болчихсон уу? Тийм ээ. Минийхөө сайхан амарсан уу? Сайхан амарсан. Та сайхан амарсан уу? За босоод хувцлаарай. Өнөөдөр өвөө эмээ дээр очиж золгон шүү дээ. Би золгохдоо хэлэх үгээ цээжилч гисэн ээжээ. Сайн байна. За минийхүү наачир. Аавтайгаа золгоорой. Амар байна уу? Та сайхан шинэлж байна уу? Сайхан. Минийхүү сайхан өвлжсөн үү? Сайхан. Сайхан өвлжсөн үү? Гэдэг үг чинь өвлийг сайхан өнгөрүүлсэн үү гэсэн утгатай гэсэн тий? Тийм ээ. Минийхүү. Алуу ээж нь хүүгээ үнсээ? Амар байна уу? Амар сайн уу? Одоо ээж аавтай золгоорой. Эхнэр нөхөр хоёр хоорондоо золгодгүй юм шүү дээ. Яагаад? Тийм ёс байдгийм аа хүүмэн. Ерөөлт хүү аав ээжийнхээ хамт өвөө эмээгэндээ ирлээ. Тэнд олон ах дүүс нь цугласан байжээ. Амар байна уу өвөө? Өвөлдөө өнтөө өвлжиж сайхан хаваржиж байна уу? Би амгалан сайн байна уу? Сайхан минийхүү. Ах мод наснаа хүндлэн дээдэлж мэндийн сайхан үг хэлдэг. Яасан сайн хүү вэ? Аав ээж маань надад ахмад настай хүмүүсийн амар мэндийг асууж байгаарай. Тэгвэл тэд маш их баярлдаг юм шүү гэж хэлдэг. Зөв дөө зөв. Ёстой зөв. Ийм ухаантай хүүдээ эмээ нь өнөөдөр тусгайлан үйлчилж хамгийн том бэлэгнээсээ өгнөө. Хөө гойдоо. Хүүхдүүдээ бусдын амар мэндийг асуух нь уулзалтыг эерэг, баяр хөөртэй, сайхан болгодог. Тиймээс үргэлж бусдтайгаа мэндэлж байгаарай. Анхааралтай сонсоорой. Миний дээл. Шинийн нэгний өглөө хангааг ээж нь дуудаад миний хүү энэ дээлийг өмсөд үзтээ гэв. Хангаа анх удаа дээл өмсөж байгааж дээл түнд сайхан цохиж байлаа. Ээж нь ингэрийг нь товчилж бүс бүсэлж өгөв. Бас шин малгай өмсөглөө. Аав нь малгай дээл нь миний хүүд яг таарчээ хэмээн баярлав. Хангаа ээжтэй баярлаа гэлээ. Ээж нь хариултанд Монгол хүн цагаан сараар дээл малгайгаа өмсөж гойдог юм аа. Эдэн хэврэг эзэн нь мөнх урт насалж удаан жаргаарай хэмээн дээлийг нь мэлав. За Монгол хүн цагаан сараар хэрхэн гойдог вэ? Монгол хүн цагаан сараар дээл малгайгаа өмсөж гойдог. Тэгвэл одоо бүгдээрээ дээлний бүтцийг нэрлэж сурцгаая. За багшийнхаа заасныг анхааралтайсан хараарай. Зах, ханцны урталт байгааг нудраг, энгэр, за эдгээр нарийнхан зүйлүүдийн товч, шилб, за зах болон
энгрийг эмзнийг эмчээр, за дээлний доторгыг дотоод хормой, гаднадлыг гадаад хормой гэж нэрлэдэг байна. Шин дээлийг урд хормой нь унаг даг, хойд хормой нь хонь хураг, эдэн хэврэг эзэн нь мөнх, урт насалж удаан жаргаж аваарай хэмээн мэлаадаг. Монгол үндэстнийхээ хувцас зөв өмсөх нь маш том соёл юм шүү хүүхдүүдээ. Ахмад хүнтэй хэрхэн золгодог вэ? Зургийг сайтар ажиглаарай. За хүү гарын алгыг дээш нь харуулж, охин харин гарын алгыг доош нь харуулсан байна. Тэгвэл монголчууд золгохдоо гарын алгыг дээш нь харуулж ахмад хүний тохойг түшин золгодог. Тэгвэл зураг дээр хүү зөв золгож, охин харин буруу золгож байна. Анхааралтай сонсоорой. Өвөө эмээтэйгээ золгоорой. Өвлийн улирлын сүүлчийн өдөр, өөдлөх хаврын эхэн өдөр, өлзий дэмбэрэлтэй шинийн нэгний өдөр өвөө эмээдээ айлчилж золгоорой. Та амархан сайн байна уу гэд тохойг нь түшин золгоорой. Тавтай сайхан шинэлгүү гэд духан дээрээ үнсүүлээрээ. Өглөөний нар шиг мандаж яваарай. Өндрийн цэцэг шиг дэлгэрч яваарай гэд өвөө эмээ чинь чамайг өрөөн өдрөөс өдөрч чи сайн хүн болно. За өвөө эмээтэйгээ золгохдоо хүү та амархан сайн байна уу гэсэн. Хариуд нь ахмадууд маань, эмээ өвөө маань өглөөний нар шиг мандаж яваарай, өндрийн цэцэг шиг дэлгэрч яваарай гэд үг. Зургийг сайтар ажиглаарай. Цагаан сараар чи хин хинтэйгээ золгодог вэ? Тэдэнтэйгээ ураг төрлийн ямар холбоотой вэ гэдгээ мэдгүй. За тэгвэл бид нар эмээ өвөөгөө мэддэг. Харин ээжийн талыг маань нагац ах эгч гэдэг. Тэгвэл аавын талыг маань авга ах эгч гэж хэлдэг байна. Тэгвэл эгч дүүсийн хүүхдүүдийг бүл гэж хэлдэг. Харин ах дүүсийн хүүхдүүдийг үеэл гэж хэлдэг. Бүлийн хүүхдүүдийг бүлэнцэр, үеэлийн хүүхдүүдийг хаяал гэж нэрлэдэг юм байна. Цагаан сар бол хамаатан саднууд бие биетэйгээ уулзсан золгож, танихгүй нэгнээ таньж, нас жилийн мэдлэгддэг баяр. Зургийг ажиглаад сонсоорой. Цагаан сараар золгохдоо юу гэж хэлдэг вүлээ? Дөрвөн бүгдээрээ бичлэг үзсэн, бас шүлгийг сонссон. Зөвтэй. Амар байна уу гэдэг хариуд нь мэндэ амар сайн уу гэж болдог. За та сар шиндээ сайхан шинэлж байна уу? Хариуд нь сайхан шинэлж байна уу? Сайхан шинж байна гэх мэтчлэн мэд мэдцгээдэг байх нэ. Зочдоо хэрхэн хүлээж авах вэ? Цагаан сараар ирсэн зочид эхлээд ахмад настантай. Дараа нь насныхаа эренбээр золгож ширээнд суудаг. Ихэнхдээ хамгийн ахмад нь дээшээ сууж, хамгийн залуу доош суудаг. Ирсэн зочдоо эдээ будаагаар дайлж цайлаад, гарыг нь цайлган бэлэг өгдөг уламжлалтай. За дараах зургийг ажиглаад хүмүүсийг ширээнд суух эренбээр нь холбъё. За бүгдээрээ хамгийн түрүүлээд ширээнд суух сандлаа дугаарлая. Хамгийн ихэнд хоймронд нь байгаа сандлыг 1 гэж дугаарлаа. 2, 3, 4.
За тэгвэл бид нар хамгийн настай хүнийгээ хамгийн ихэнд суулгах ёстой тийм ээ. За ингээд өвөө суулаа, аав суулаа, ах суулаа, дүү суулаа. Сурах их үүстэй шамдан суралцж байгаа. Бяцхан шавнартаа баярлалаа.